Дархан сумын 5 дугаар багийн иргэн Цэрэн дэгдтэд их маргаз уул компаниас 5 хантаа гэр бэлгэллээ. Өөрийн гэсэн гэр оронтой болж амжилтгүй өндөр наслсан ч өнөөдөр өргөө цагаан гэртээ олж байгаадаа баяртай гэлээ. Сумын засаг дарга, багийн засаг дарга энэ компани энэ хэд надад энэ сайхан гэр өгж байгаад их сайхан баярлж байна. Өөрийн гэсэн гэр оронтой болсондоо баярлалаа, талархлаа. Бид нар жил болгоны 5 сарын 18-ны өдөр сайн үлсийн аянд уламжлал олгон хийдэг. За энэ удаадаа бид нар Тархуул аймагта сайн үлсийн аянаа үргэлжлүүлээд нэг хүнд одоо бид нар өргөө цагаан гэрийг компанийнхаа одоо зүгээс ингээд бэлэг олгож гардуулъя гэдэг аймгийн орон нутгийнхаа удирдлагуудад санал тавьж хамтран ажиллая гэсэн байгаа мөн. Их маргаз компани жил бүр сайн үлсийн аян зохион байгуулж хин нэгэнд тусламж хүргэдэг байна. Цэрэн дэгдэхгүй өмнө нь аймаг сум багийн захиргаанд гэртээ болгож өгөх хүргэдэл хүсэлтийг өгснээ дагуу за энэхүү иргэний аж байдлыг судалж үзэж тусламж дэмжлэгэд хамруулжээ. За өнөөдөр манай багийн иргэн Цэрэн дэгдэгч маань өргөө цайхан гэртээ болж байна. Энэ гэрийг маань Тархуул аймгийн засаг даргад өргөдлөөр уламжилсны дагуу манай Тархуул аймагт үйл ажиллагаа явуулдаг их маргаз уулз компанийн маань өөрсдийн зүгээс хамтран өргөө цагаан гэрийг олгож байна. Манай Цэрэн дэгдэгч маань ам бол гуруулан амьдардаг нөхөр нэвтэртэй ингээд олон жил гэр хүсний эцэс нэг сайхан өргөө цагаан гэртээ оллоо. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд хамруулсан аймгийн удирдлагууд болон их маргаз уулз компани хамт олондоо баярлалаа гэдгэлээ. Их маргаз уул компани гол сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За өнөөдөр энэ хүний айлыг гэртээ болгосноос гадна дахин 2 хүнд тус бүр 2 сая төгрөгийн бүтээгдэхүүн бэлэглэж бизнес эхлүүлэх боломжийг нээж өгөхөр болсон байна.